Самэт цогны хүндэт үзэгчтэй. Арслантай авдар нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаарыг эхлүүлж ирсэн байна. За манай өнөөдрийн дугаарт Үлдэр урлын дээд сургуулийн политехникийн коллежийн багш Солиндэргийн ажилтан зураач Амар Санаа ах маань оролцож байгаа. Мөн одоо Сэлэн аймгийн бүх тайлбарлагч, бүхний засвар, бүх ойр цуглаач, одоо ерөөлч магтаарч зэдвүүгээ оролцож байгаа маа. Тэгээд сайхан намар цацгааж байна уу? Сайхан намар цацгааж байна уу? Сайхан. За нэг сайхан. Хөөрөг зөрүүлдэг Монгол эс гэж нэг сайхан. За сайхан намарч юу? Сайхан. Яаж л уран бүтээл гэж үү? Оо за сүрэг сайн таргалж байна уу? Сайхан таргалж байна. Ажил өндөр үстэй. Өндрөө. За сайхан намарч юу та? Сайн явж ирүү? Сайн явж ирлээ. Хэдүүлээ ямар ч тач манай Арслантай авдар нэвтрүүлэг нь Бог тааны ордон музей хаан төлс өргөө гэж энэ тэтгэлийн өргөнөөс үзэгч та бүхэнд нэвтрүүлэг маань үлддэг байгаа. Бид нар яагаад энэ Арслантай авдар нэвтрүүлгээр үзэгчдэд юу хүргэх гэж байдаг вэ гэхээр ямар зорилготой байдаг вэ? Энэ Монголын ахын хэрэглээний зүйлсийг одоо хийж тэрийгээ бас Улаанбаатар хотын суурьшмал одоо иргэдэд одоо манай Монголын ахын хэрэглээний зүйлс юм аа гэдгийг таниулан сурталчлах юм зорилготой нэвтрүүлэг. Сайхан нэвтрүүлэг. Тэгээд Цэдүүга маань одоо нэг одоо ерөөлч магтаалч юм манай нэвтрүүлэгт оролцож байгааг ярихс нэг сайхан гэрээ ерөөлөгөөд авъя гэж одоо хүсэж байна танаас. За одоо энэ сайхан нэвтрүүлэгт одоо энэ сайхан одоо уламжлалт өвсөй хадгалагдсан юм сайхан өргөөгөртэй байгаа учраас тэр саналыг хүлээн авч болгоё. Зээ хурган онныхоо ноосыг хоримтлуулан базаад эргэн онныхоо ноосыг ижсүүлэн хурааж байгаад тарэ удаа халиурсан тансаг баян намрынхаа сард тав гэдээ тараг айргаан сүгнэн байж танил садангуудаан цуглуулад тал дүүрэн бэлчээрэлдэг хонин сүргийнхаа ноосыг давхарлан дэлгэд тааруулан зулж боогоод тарган мордорон татаж хийсэн танан цагаан эсгийнүүдийг тал талаас нь тааруулан тавьж давхарлан нөмөргөж варьсан 50 хон уужим үрээстэй юм байна. Өдөр нь гурвалжин өнцгөн дөрвөлжин өглөө татаж үдэшдэг шилдэг өлзий гошмог гаргад зээгэлсэн мөнгөн цагаан өрхтэй юм байна. Орсон буурын зогдрыг ороо морны дэлтэй онцруулалгүй ирчилж орооцолдуулалгүй нийтгэж хийсэн оосор бүчнүүд бүснүүтэй юм байна. Зандан мотыг заад нийлүүлээд нарийн багжаар урлаж хийгээд сайн мужаан шалгад тааруулаад шахад зангидсан салхин самбар хаалгатай салгад тавьдаг нугастай олон түмний орон гарахыг төр хүлээлгсэн онсон түгжээ цуурахтай юм байна. Нарс мотыг нааж хийгээд найс цааш нь матад дугуйлаад намжир сүрийн тааруулан кээлсэн нарны гэрлийг нааш нь гээгүүлж галын гэрлийг гадагшин бадраадаг хоёр хүн өргөж босгодог хорол эрдэн тоонтой юм байна. Уулын модноос шинжиж аваад удамт мужаан урлаж хийгээд угалцхийг ургуулан тавьсан уйн хан багантай юм байна. Зээ игнүүлэн тавьсан ирээн цоохор авдар. Ирээн цоохор авдрынхаа нүүрэн дээр эрдмийн цагаан арслангуудыг эрхлэн наадаж байгаагаар ижилсүүлэн дүүлгэж кээлсэн юм байна. Авдран дотроо кээсэн зүйлээс нь хэлэх юм бол арттай тор гамтад чихэр үнтэй тор гуйтан хаар үнэгэн лов зүнэртэй ус минж булга минчүү хүүсүү шагаан шатар шагаан сум эрийн зодог эвийн цав хурдан морны гусуур хурс үлний боорт хүртэр цөм бүрэн дүүрэн юм байна. Хүрээ. За үнэхээр сайхан байна. Аргагүй нэг олон жил ерөөл магтаал нэлсэн хүн шиг үнэхээр сайхан байна. Зарим нь одоо шууд газар дээр зохиоч юу одоо. Тий одоо ер нь үндсэндээ харж байгаа гэдэг багасаа л одоо Сэдваахан нэрээс 1984 оноос эхэлж л одоо энэ бэлэгдэм бэлэгтэй ардын аман зохиол одоо ч амны бэлгээс аштын бэлэгдэл гэнэ гэж монголчууд бэлэгсдэгэд энэ рүү л одоо өөрийнхөө одоо сонирхлоор хэмэд ардын аман зохиолоор хүндэтгэж л одоо нийт соёлоо хүндэтгэж
энэ ажил руу л ахна уурсан нэрхэж орсон. Тэгээд одоо өдний хүртэл одоо найрамд өрөөж байна. Наадамд цололж байна. Бас наадам гослуулаад тийм хүм маягаар л явж идэх яхаа. Сайхан байна. За амраах манай үзэгчдээ өөрийгөө сайхан. Тэ вэчтэй тэгээд энэ Өвлдөр урлын политехник коллежид багшилдаг. Тэгээ 96 мэрэгжилтэй. Тэгээд одоо дүрслэг урлагийн салбарт л тийм ээ. Өөрийн уран бүтээл хийж бүтээлээ хийж бүтээжлээд амьдарч байна. За сургууль багшилдаг болохоор олон шавнартай хүүхдүүдтэй өөрсдийнхөө хийсэн бүтээснээсээ бас зааж сургаж ингээд явж байна да. За манай зэдвгүй манай үзэгчдэд өөрийгөө заавь одоо Завхан аймгийн Шүлүүстэй сумаас үндэслэлтэй Цагаан чулууд сумаас Цэрэгт мордсон Цагаан чулууд сумын уугуул Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын суугуул Морь цоллооч засвал Ерөөлт магчаалч уртын дууч Сэдвуга гэдэг хүн байна. За тэгээд манай нэвтрүүлэг ахын зүйлсийг идэг. Өмнө нь бол хайдуугаа тавьсан урдан мөрийн хүүхдийн ташуур хийж байсан. За. Тэгээд энэ мэтчлэн одоо ахын хэрэглээний зүйлсийг хийдэг байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт байд цэглүүгээ одоо хувь хийнэ гэсэн. За. Тий, одоо нуурганы хувь гэдэг бол ерөнхийдөө бэлдээл байж илээ да ингээд. Тэгэхээр энэ чинь та хоёрын авах юм байна. За. Би та хоёрт хоёр талаас нь бариад уурганы хувь. тий. Тэгэл газар дээр нэг урны хувийг хийгээд л зүйлх нь шүү дээ, тийм ээ. Жинхэнэ одоо монголчуудын жинхэнэ гар урлал л да энэ ч одоо ерөөсөн. Уламжлалт тийм ээ ардтай. Тий энэ ямар ч одоо сүлжээ мүлжээ янз бүрийн техник жийгүй байх үед л одоо ингээл энэ юугаар л ямар ч имлэг нэг хангал мангал юм чинь л одоо энэ чинь л одоо ерөөсөө ямааны арсаар л хийж бүтээдэг монголчууд уруухан. Одоо ч тэгээ нөгөө энэ их алдагдаад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл зангилаа гэх чинь хөвөрдөгөө чангардаг гээл тийм ээ. Тэгээ тоон туршаас эсвэл тоглож нэрчилчих юм. Тэгээ янз янзын л уяа байдаг байлаа шүү дээ. Тэгээд нэг зааж сургаж ирнэ. Үлдээж явахгүй л одоо мань мэдчихдээ сурч мэдэхгүй л болчихлоо шүү дээ. Хэрэглэн хот суурин газартаа монголчууд өөрснөө ямар хэрхэн үйлдвэрлэгч байсан бэ гэдэг чинь л одоо энэ шүү дээ. Одоо энэ одоо сайхан юм лазар юм өдрийг бүгд л одоо цэвэр одоо гар үйлдвэрийн бүтээгдэхүүн. Манай амарсан ах хүүхэд байхдаа хаана өссөн? Би ер нь бол Улаанбаатар хотод төрж өссөн. Тэгээд айлын содолоо дандаа ихтэй 5 ихтэй нэг ихтэй. Тэгээд аав маань нөгөө тээврийн жолооч манай аав ховд чандан сумын харьяат байсан. Тэгээд тээврийн жолооч болоод нөгөө дандаа хөдөө явна. Тэгэл гэрт бараг байх нь ховор штэ. Тэгээд хөдөө яв бид нар өвөл явах өвөл бол явж чадахгүй л дээ хичээл намтай. Тэгээд 100 бол 100-ны амралтаар дандаа хөдөө явсоо. Аавын гавын дотор шинэ гавын дотор тийм ээ хөдөө гадаа яваад тэгээд эндээс тэр байгалийн сайхан Ялангуяа баруун нутгийн өндөр уус мөрөн тийм ээ агуу сайхан гол хослсон тэр нутгийг харж л бахархаж урлагийн хүн болохоо эхлэл төрж исэн. Тэгээ манай бол бас сайхан дуулдаг, кавин дотроо дуулаад тэнд дуулаад явна. Тэгээ бас наваас нэг хэдэн сайхан дуу сурч ялаа. Ховдод бас зуныхаа амралтаар байлаа зун. За Сэлэнгэд манай хөшөө аваа хэсэг нутгалж ийсэн. 10 20 жил сүүлээ 80 оноос. Манай Сэлэнг нутгалж ийсэн. Тэгээд тэр хараа голын хөндийгөр за ер нь бол 2 дугаар ангиасаа хойш 9 төгслөө 10 төгслөө дээр 100 болгоно. Хараа голын хөндийгөр тугал хургашгил хариулж тэгжил өнгөрөөж ийсэн л дөө. Зүр зундаа. Тэгээс хот суурин газрын хүмүүс бид нар чинь бас иймэрхүү амьдралаас хол шүүд. Бас би чинь жоохон бахтай бас нэг тийм юм сурчхийг боддог байсан. Тэгээд нөгөө за ингэж хөдөө очиод хотын хөөгчиг байхгүй юм шүү. Тийм ээ. Тэгээд би чинь бол 9 төгслөө халдсан байсан. Манай авч ерөөсөө бид нэг олон эрэгтэй хөлтэй болохоор тэр нөгөө бид нар чинь жоохон хатуу чангаар өсгсөн. Тэгээд ер нь физик тавиулахгүй дандаа халдсан толгойтой байлгадаг. Тэгээ ер нь бол нэг тийм хот газар болохоор хөдөөний хөөгчиг. Хөдөө очихоо хотын хөөгчиг хүн шиг болчихно. Тэгээд
Хөдөөний амьдралыг бас нэг жоохон сурах бодолтой байсан л та. Тэгэл аль болох ном уншаал тэгэл тэрэн дээрээсээ ингэж болдго юм байна, болохгүй юм байна гэдэг нэг ёс заншлуудыг бас судалж байсан. Аавч бас их хийлэн бидний жоохон байх тийм байсан. Та нар ч одоо юм мэдэхгүй байна гэдэг. Тэгэл хөдөө очихоор нөгөө хүүхдүүдээс асуун тийм ээ. Тэгээ өвөө хийлэнэлтэй өвөө хийлэн ах нараа хийлэн тэгэл жоохон юм сонсч л байсан. Ерөнхийдөө бол байнгын нөгөө амьдрал тэнд байгаагүй хөвшөөгүй учраас нарийн ширээнүүд бол мэдэхгүй. Зүгээр ерөнхийдөө хэрэглээнийх нь хувьд бол тэгэл ингэж болохгүй тийм ээ. Энүүдийг хараад үзэл өсдөг тийм. Тэгээ манайх ч угаасаа гэрт байсан. 5 антай гэрт. Баг 97 8 он хүртэл 5 антай гэртэл амьдарч байсан л та. Тэгэхээр бас нэг тийм нөгөө боломжлолт төр хэрэглэнээс бас учиргүй төсөөлчдгүй юм байна. Гадаагаар мод хагалчин тийм ээ. Усаа авчин гэрээ жилдээ 2 удаа дор хаяж босгоод барьчин. Хавар зуны буулгаад барьчих байгаа. Тэгээд хөнгөлөөд өвөл намрыг өдийдл барьдаг шүү дээ. Өдийдл барьж яадаг бас нэр гэрийн бөөрэ бэлдээл тийм ээ. Өвлийн бэлтгэлээ хангаал тэгээд давхар дээврээ тавиал ингээл амьдарч лээсэн л та. Одоо энэ их зөв байна. Энэ их сайхан зөв нэвтрүүл байна. Бас би бодож байгаа байхгүй. Одоо энэ нэвтрүүлгийг харин хаяг байх нь сайн. Өшөө иймэрхүү юм дор одоо үндэсний уламжлалт зан шил ёс суртахууныг одоо хөгжүүлэх тийм ээ. Энэ арга хэлбэрүүдийг л одоо бүх л зүйлсүүдээр одоо маш олон телевизүүд байна. Маш олон хэвлэл мэдээллүүд байна. Энэ бүхэн л одоо нэг тийм уламжлалт давтагддаг нэвтрүүлгүүдтэй байж л хөрвөх хэрэгтэй. Одооны хүүхдүүд бол гар утас компьютер тийм ээ. Интернет цахим орчин үеийн хөгжлийг л хараад байгаа болохоос уламжлалт заншлыг ярахаар хөдөөний юм шиг тийм ээ. Нэр юм үсгэсэн яг өнөө өөрийн чинь хэлдэг. Тэр л компьютер, тэр л одоо зурагтай нэг бол. Одоо нөө хүүхдийн амралт эхэлсэн. Би нөө 2 хүүхд манай хадмал энэ сэлэнгийн хүүхд байдаг. Өдөө бас маш тунхил тасган тийм. Манай хадам бас янзын сур боловсруулалт нь өөрөө мал агуур өстэй юу? Йоо малтай тэгэл энэ тэмээс ус малтай тэгж. Тэгээд тэндээ Овсын тэсээс ирсэн л дээ. Тэгээд нөгөө нутгаас нь чинь тэндээс хүмүүс тэгэл хийлгүүж аваад байдаг юм лээ. Сур ногт бугуул. За нөгөө овсын ч одоо бугуулууд янз бүр шүү дээ. Тэгээд энэ хийсэн чөдөр бугуулууд нь бол их сайхан байдгийн. Тэгээд бугуул ганцхан ч нөгөө хүүхдүүдэд амраагаал явуулчихж байгаа 2 хүүхдээ. Манай хоёр ч одоо нэг сая охин бол 1-р анги. Тэгээд нэг өвлийнх нь амралт эхлэнгүүт нь сая хөдөө явуулчихлаа. Одоо нэг 7 хоног хөдөө очиод тэгээд сайхан бид нар өөрсдөө байнга чадахгүй ч гэсэн хүүхдүүдэд нэг 100-ын цагт амралтын цагт бас нэг өдөөний амьдралыг үзүүлээд харуулж явах хэрэгтэй юм шиг. Сая уцаар ярьсан чи аава би нэг 3 шиг өхрийн баас яалаач гэнэ. Хүрцээр хамсан гэн. Тийм борцог хийхтэнд тусалсан гэн гарч орохт нь яаж ийж гээл. Ажлаа тайлгнаж байгаа. Тэгээ тэр чинь бол яг одоо тэгэл бид нар одоо тиймэрхүү маягаар л хотын суурин бид нар ч одоо хүүхдүүдэд маа өргөж шүү дээ. Эртний бөгөөд хөдөөний жинхэнэ уламжлалт амьдрал чинь сая их шүү дээ. Өөрөө чи ярьдаг. Тэр байнгын тийм ээ. Одоо малын л одоо малынхаа бүтээгдэхүүнээр юм яадаг. Малынхаа хөрзөн аргалаар төлшөг хийдэг. Ийм уламжлалттай. Одоо таны та бол одоо ингэж өвөө эмээ дээрээ очдог гэдэг. Тийм энэ хөдөөний амьдралыг бол би тэгж л үтсэн юм бол. Тэгэхээр одоо танай хүүхдүүд бас өвөө эмээ дээр очиж байна гэдэг. Харин тий одоо тэгж сурах гал шүү дээ. Яг тэр чинь угаасаа жоохон Монгол одоо тэгээд тэрнийг бол одоо хэлж мэдгүй. Тэгэл яг ер нь бол нэг юм зан шил уламжлалыг галдуулахгүй байх нь зөвхөн одоо Монгол хүн бүрийн биштэй төрийн бас бодлого байх хэрэгтэй. Адилаас юу гэдгийг бидэд нэг ингээл үе залгамжлаад нэг юмыг заачихсан тийм ээ. Юу гэдэг уртын дуу гэдэг юмыг л хэдэн үеэрээ дуулчихсан хүмүүс байгаа л гэдэг шүү дээ. За манай одоо гарын уртаа гээл одоо юу гэдгийг сэлбэр чинь гээл гарын уртаа хүмүүс чинь үе дамжаад нэг явж байгаа. Тэгээ зам гарчдаг. Тэгтэл энэнийг хадгалуулахын тулд тодорхой хэмжээний бодлого нь бол байх хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр бол яадгийн тэгсгэж яваад орчин үеийн нийгмийн хөгжлөөр бид нар чинь аяандаа өөр юм сонирхоод хайчаад байгаа байхгүй. Тэгээ яг хөөхөр хот суурингийн ялгаач бас энэ дэр гардаг. Суурин амьдрал ороод тэгэхээр хүн хүссэн хүсээгүй нь орчин цагийн нийгмийн амьдралыг дагаад идэг. Нөгөө хөдөө орон нутгаас орж ирсэн хүмүүс чинь тэнд шигдэж үлдчих гээд тийм ээ. Тэгээ суурин амьдрал руу орчоод уг нь аяг сайхан мэдээд идэг. Юун бидраас чи илүү зан шил ёс тэгээд нөгөө ахын юм мэдээд идэг хэрнээ тэрнийг
дургуцаал хийх хэрэгтэй шүү дээ. А тэгтэл хүнд бас нэг юм байдаг юм байна. Сурсан юмыг нөгөө сураар юу лээ? Болохгүй гэж. Тэгээ нөгөө сурсан юм гэдэг хизээ нэгэн цагт хэрэг болж идэв. Багтаа сурчсан тэр нэг одоо юу гэдэг юм да нэг хашаа хороогоо жишээлбэл тийм ээ нэг одоо өдөр болгол тэр хотныхоо одоо баасыг цэвэрлээ сурчна гэдэг чинь амьдрал дээр нэг та арчаатай одоо хот суурин газар байсан ч гэсэн нэг дэрээ нэг сайхан цэвэрхэн байх гэж болж байгаа. Жишээ нь тийм ээ л. Тэр чинь юус ахын бүх юмтайгаа холбоотой байж идэг. Зүгээр хэрэггүй тоохгүй байгаа нөхөр бол тэгээд тэр хэмжээндээ хаач байсан соёлтой газар ч самбараагүй байж идэг. Тэ? Өдөө газар самбараа. Өөжхөд үүднээс юм гэдэг чинь. Өдөөний хөнгөхөр бүдүүлэг биш байдаг юм шүү дээ. Харин хэмжээш хамгийн их ёс хамгийн их одоо тэр агуу сайхан тэр соёлуудыг илүү зааж ирсэн байдаг. Тэгээд энэ мал одоо алдагдаасаа л гэж боддог шүү дээ. Иймэрхүү нэвтрүүлгүүд, иймэрхүү зан үйлийн холбогдлолтой зүйл нь залуучуудад өшөө ихээр хүрээсэй л гэж бодож байна. Бас уран бүтээлтэй Монголын ахын амьдрал бодлоо. Тэг яг миний уран бүтээлүүд бол бас тийм. Би нөгөө ерөнхийдөө бол нэг миний бүтээлээс Монгол үнэртэг гэдэг нэг нэвтрүүлэг хийж ирсэн. Тэг бас тиймэрхүү мэдээллүүдийг би өгдөг байсан. Тэг яадаг вөхөр нөгөө өөрөө багаасаа тийм үндэсний уламжлалтай. За язгуур урлаг, дуу, морин хуур, уртын дуу, тэгээд энэ зан заншил, үлгэр туйс тийм ээ. Тэгээд энэ Монгол бичиг, энэ Монгол урлагаа бас хөгжүүлж тэрнийг алдагдуулахгүй байхын төлөө зураач болсон цагаасаа хойш ерөнхийдөө Монгол бичиг гэдэг зүйл байна шүү дээ. Тэгээд нэг хэсэг кириллианаас алдагдчихсан байгаа. Тэгээд энэнийг бол би уран бүтээлд бас жомж тусаж явсан. Тэгээд сүүлийн үед бол одоо тэр маань бас илүү хөгжиж тийм ээ. Бас одоо энэ төр засгийн бодлогоч гэсэн бас нэг үндэсний гэсэн хэв маягтай зүйлсийг бас дэмжих бодлого бас бий болж байгаа шүү дээ. Энэ утгаараа одоо энэ Монгол бичиг уран бичлэгийн урлаг гэдээ яриад байгаа тийм ээ. Энэ зүйлийг бас өөрөө уран бүтээлч хүн учраас үүнийгээ л одоо өөртөө зөв хадгалж бас хойч үлдээхийг зорж уран бүтээлд тусгаж яваа. Энэ утгаараа Монгол бичгийг судлаач уншиж бас хөгжүүлж яваа. Тэрнийг л бас цаашаа хүүхдүүдтэй бол тийм ээ шамартай зааж сурах гэж бас боддог шүү дээ. Өөрөө би яаж сурсан гэхээр тэр нөгөө юунаас сурсан. Манай өвөө бас бичих юм байсан. Дээр үт ч юм бол хомор байсан юм шиг тий. Одоо нэг манай өвөө гэхээр нэг 1918-9 оны үе, 1920 оны үе хүмүүс байгаа байхгүй. Манай өвөөнөр заа бол 40-50 оны үе хүмүүс тий. Тэгэхээр чин тэр үе хүмүүс бол бүгд Монгол бичгтэй. Тэгвэл уншдаг бичдэг нь бас хүн болгон байгаагүй байдаг юм байна. Нөгөө цаг нийгэм те энэ чинь даргуул байсан, чангуу юу байсан уу гэдэг те. Тэгээ манай бол нутаг ус өвөө бол нутаг усандаа бас бичгтэй нэг хүн байсан. Тэгээд өвөөгийн би нэг дэвтрийг авдиж хараад тэгээд энэ одоо ямар бичиг юм гэдгийгсэн хуучин монгол бичиг байл. Аав хэлэхээр энэ яагаад бид нар сурч болдгоо сурыг гэл. Энэ үед ч нөгөө Чингис одоо би нэг яах хэрэгтэй вэ? Ингэж эндээс нэг ингээл ирүүл явчихуу те. Явчиход болно те. Тэгээ нөгөө Чингис хаамаа ингээл хамаагүй ярьж болохгүй гэл. Тэгэхээр нөгөө нэг бүр илүү сонирхдаг юм байл л да. Тэр чинь нөгөө үндэсний үзэл гэдэг чинь тэр дотор байж идэг юм шүү. Хүний. Тэгэхээр энэ одоо яахаараа болдгоо би нэг судлаж үүснэ гэл. Тэгээд өөрөө бие даагаад 86 оноос сурч эхэлсэн шүү. Монгол бичиг. Тэгээ яг хуу 10 жилд бол би нөгөө нэг дэвтэр номнуудаа дэвтрүүдээ бол дандаа монгол бичгээр бичдэг байсан. Тэгээ манай багш нар бас ганц хоёр хичээлээ монгол бичгийн хичээлүүдийг надаар заалгачдаг. Тэгээ нэг сургуультай болоод бас нэг жоохон нөгөө төч он сурлахтан тэгээд бүлгмийн зөвлөлийн дарга тасны монгол бичгээ бас мэддэг гэд. Тэгээд сүүлд нь зураач болсонгууд тэгээ хүний чинь нөгөө нэг яг заяа төр хөв тавилангаар л явдаг юм байна л да. Тэр монгол бичиг өнөөдөр надад тийм ээ уран бүтээлд тусгалаа олоод хэрэг болно гэж юм би бодож явна шүү дээ. Зүгээр л одоо өөрөө нөгөө тэгээд уртын дуу хоёрыг л сурсан юм да. Тэгтэл өнөөдөр бол яг тэр чинь л одоо яг жишээлбэл миний хийх ёстой, миний сурах ёстой зүйл байсан юм. Одоо өв соёл байсан байна. Ямар нэгэн байдлаар тэр өв соёлыг би авч үлдсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөө одоо соёлын үеийг тээгчгээл одоо яриад байгаа шүү дээ бол тийм ээ. Ихэнх одоо энэ соёлыг ингээд хувь бий болж байгаа. Монгол бол ургамлгаатай хийдэг нь одоо ингээд ургамлгаанд өгч одоо юу гэдэг юм бэ? Одоо ургамлгаа өөрөө тэглүүртэй байж идэг. Би одоо туршлагагүй учраас жоохон удаа яваад байгаа шүү. Хойноос уйдаг уяа маань. Хойноос уйдаг уяаг бол ургамлаас ингэж шовтдох юм гэдэг ингэж
ингэж байна. Гарч хэлэх маягтай бол ирчихлээ. Айгу хатуу уустай ирчлээд яа. Тэг яг ирчлээд. Гэтэ нөгөө би ч нэг юм ирчлээд ээдэг байсан. Одоо санаж байна. Одоо яг ингээд суурин амьдралд орчихор ерөөсөө нөгөө хэрэглэнээс холдсон байдаг юм байна. Манай өвөө нөгөө орны толгоноос ингэж уучаад төмөр орны толгоноос нөгөө хөшөө хараа чих муутай байсан л да 80 гарцсан хөшөөс. Тэгээл ингээд орны толгоноос эхлээд ингээд татаж ирчиж явсаар бол үүдээр гараал. Тэгээ айл тэр үзүүрээс нь барьжаа гэл ингээд тэгээ би нэг ирчлээг бас тэр үед нь яг сурж авч ирсэн ирж тогтооно гэл дундуур нэгээл норгоол гараа байн гэл тий. Сэдвүүгөө ерөөлж магтаал шүнийхээ хувьд одоо нэг тийм сайхан болж исэн дурсамжтай зүйлээс одоо манай үзэгчдэд сайн. Тийм тэгэлгүй яг дурсамжтай зүйл. Тийм. Одоо юу ялаа? Сэдвийнх нь одоо Завхан аймгийн махбол усруулах үйлдвэр гэж 1983 онд цоо шин мах комбинат Оросын үйлдвэр бий болж. Тэрүүн дээр одоо залуучууд одоо хүнсний юу төгссөн залуучууд чиглэл байсан. Газараас аймагаас л одоо тийм сос нийгэм юу шүү дээ. 83 онд ашиглалтанд орсон үйлдвэр. Тэгээд тэн дээр цуглаж исэн дэгжээтэл нэг залуу хүнсний темс төгссөн хөргөлтийн юугаар одоо тэр залуугийн нэр нь Бямбударж гэдэг юм л да. Нэг харахаар надаас дүү төгсч ирсэн хүүхэд. Тэгээ манайхны нэг ажилчингийн манай мастерын Максарж үе 20 боллоо. Хөргөлтийн мастер. Тэгсэн дээр өрмөндаар тэр хүүхэд харин тог хөтл гэдэг үг одоо яг хөө тэр чинь зүгээр төгсч ирсэн хүүхэд зүгээр нэг орос хотостой госчомтой сургууль төгсч ирсэн машинист хүүхэд гэсэн чинь тог гүсэн гэдэг үг сайхан хэлээд бэлэгдэм бэлтэй юм шиг санагдаж явцсан. Тэгээд ахыхны юуны ажил 1984 оноос үндсэндээ эхэлсэн. Тийм тэр архуугаас та нар шиг л тийм тухайн үед бол тийм тэгэл одоо юу болох нь үгээл юундаар хэлж үзээл энэ тэнд байгууллагын залуучуудаар хэлээдсэн чинь ер нь одоо өргөдөж залагддаг боллоо. 90-ад оны үед одоо тэгэл 30 гаруй настай л байсан тийм. Тэгээд яг 80-ад оны үед бол их хүчтэй байсан шүү дээ бас гоё. Тэгэл одоо тийм тэг одоо давчхан олонний танил улсуудаас одоо хэлэхтэл ухаан манай заххны одоо сүүлийн үеийн нэрт яруу найрагч цогдоржин бавуударж аавтан цуг ажиллаж байсан цогдоржтой тийм. Бавуударж гэдэг бол манай Завхан аймгийн шүлүүстэй сумын ээж нь тийм аав нь Арханган цогдорж гэдэг хүмүүс бол Арханган чулуутын хүн баг. Ингэсэн тэгтлэл манай найрагч харах үгэрлэх гэж байна одоо жийл марднаа л гээл тэгсэн тэгэл одоо нэгсэн доо одоо тэр одоо сайхан том яруу найрагчийн юунд ахын чумын тий эд яаж явах та одоо манай хэм бол манай Бавуударж Увсан аймгийн гүргэн болж байсан тий. Тэгээд одоо тэрүүн дээр хөрмөндаар нь байсан. Наан нь цагаан чулуут оныхон бас л 90-ад оны дундуур. Одоо жинхэнэ сурталчилгаа сонгуул юуны ажиллаар чинь албан газар ерөнхийлөгч чиг гэсэн одоо хөдөөр нутгаар явдаг аа. Явдаг тийм үе байсан. Тэр цагаан чулуут сумын одоо засаг дарга дашторж гэж тэр үед одоо манай шүлүүртийн гүргэн тийм хүн байсан засаг дарга. Тэгээд тэднийхний хурим Эрдэнэ жуу гэдэг айлын хуримд Сэдвахан машинтайгаан аймагаас томилогдож гарч ирээд. Тэр хурим бол одоо тэр улааны үзүүр унтын аманд болж ирсэн. Одоо цагаан чулуутын төмөртийн гол гэсэн үг. Тэгсэн тэр хуримдаар манай цагаан чулуутын засаг дарга дастер дарга нэг хүмүүс урдсан байгаа л гэсэн. Тэгсэн чинь тэр хуримдаар одоо тухайн үеийн ерөнхийлөгч Инкоер одоо Инкоер гоо тэнд явж исэн байгаа юм. Тэгээ халахын одоо манай сумын манай нутгийн одоо хүндээ нээлт дуучин Адар сүрэн хөгжимчин энтертэйгээ тэднэр маань ингээд хамт байжсэн засаг дарга аваад такваж ирсэн. Тэгээд тэр саяын хэлдэг голдоор тэр Эрдэнэ зүгдэг айлын залуугийн хуримдаар ингээд том улсуудтай бас нэг удаа тэгж хуримдаар ах нь бас тохиолдлын журмаар таарчил байлаа л да. Тэгээд тийм яг бас бэлэг шийдгийн яцтай байгаа. Ара хана хавчэ
Sankana ni walada jarada amaragin залуу хүний гарыг шал өөр юм гэж жахан бодчихээ суула. Шал өөр өчтэй тий. Сайтай болохоор бас гоё болж байгаа. Хамаагүй эрчтэй агаагийнхаас нь арай л эрчтэй болж штэ. Би яг нөгөө одоо юу яагаад дотор удаатлах шиг байна. Минийхаас жигдхэн гоё болж байна. Эрч сайтай болохоор их гоё болж. Утасаас нэг ирчлээд идэг. За суурал байснаа иршээж үзээг юм байна. Энэ бол ингэж л ахнадаа яах вэ? за сайхан дуулдаг юм байна. Та ч юм бол экстэй нэг баруун Монгол нэг ая байна те. Тий. Яг энэ тийм баруун талын. Яг одоо манай аавын яг юу байна шүү. Нэг ая дангууд бол сонсогдоод байна. Тий одоо ингэж бодож байгаа. Манай аав ч юм бол бас ховдын шанд мөн нэр нь тэр баруун зүгийн нутгийн нэг аялгууд бас сайхан дуунууд байдаг шүү тийм ээ. Найрын 3 дуутай, наадмын 3 даваатай гэдэг шиг найрын 3 дуун байна. Наадмын 3 даваагаан бий болгохын тулд л ахна ингээд цоллоод одоо тий Монголынхон сайхан бөхчүүдийн босоо цагаан кемер зорлоод ингээд цололж штэ тий. Энэ нэг хөнгөн атлетик бол одоо спортын хаа юмаа гэж ярьдаг штэ тийм. Тэрэн шиг энэ уртын дуу гэдэг бол манай дэлхийд дахны баг дууны хаан гэж хэлж болохоор ийм сайхан мөрөнгөтэй шүү дээ тийм. Тийм л дээ хүн. Тэгээ бас ингэж бод. Одоо би энэ Монголын урлагийг бас хөгжүүлэхийн тулд хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй, хүн болгон өөрийнхөө сурсан мэдсэн чадсанаар хөгжүүлэх ёстой мэн гэж бод. Тий, яг өөрийнхөө хэрэгтэй. Бас дэлхийн олон орнуудаар үзэсгэлэн гаргаа явж исэн л та. Тэгээ би Германд Берлинд үзэсгэлэн гаргаж байхдаа нөгөө үзлэгийнхаа нээлтэн дээр дуу дуулаад дуу дууссан чинь нөгөө хүмүүс нь гайхаад намайг Европчууд энэ хүн яхаараа тэ сургууль багш гэж байгаа юм. Нэг сургуулийн багш. Тэгсэрний яагаад хажуугаар нь яаж ямар цаг заванда уран бүтээл хийгээд зураг зураад байна. Тэгээд яаж энэ хүн бас ингэж яаж амжуулж байна гэж байгаа юм. Яаж ингэж явж гин гэд энэ хүн тийм их мөнгөтэй өн өсч би надад ямар өмнөх мөнгө авах вэ? Ингээл одоо бас тэ ингээл голноос урлаг соёлоо хөгжүүлээ тийм ээ. Дотны улс оронд бас Монгол гэж ийм соёлтой, ийм түүхтэй, ийм урлагтай ард түмэн байдаг юм а гэдгийг л харуулахыг зорьсон л гэнэ. Хүмүүст үзүүлж ирсэн. Тэгээ би бодож ирсэн байхгүй. За монголчууд гэдэг бол дэлхийд энэ ардынхаа язгуур, ардынхаа ёс, ардынхаа зан заншил тэгээд агуу түүх соёлоор л багтах юм байна. Тэрнээс юу гэдэг би Монгол гэж худлаа цээжэнд дэлдэл ордоод яах вэ тийм ээ? Байж байгаа байдал, хийж байгаа үйлдэл, үг яриа тэрнийг өв соёлоосоо эхэлж ингээл тийм ээ. Үндснээс нь эхэлж л одоо бодол төрж ирсэн. Тэгээ тэр утгаараа ч нэлээд олон улс орнуудаар бас Монголынхаа соёлыг сурталчилж явсан. Сая хамгийн сүүлд ихтэл Канадад үзлэн гаргаад ирсэн бидэд. Тэгээд сайхан хүлээж авч ялээ. Юу тэгээд нэгсэн доо. Заримдаа сонсоо. Одоо чи нөгөө нэг оюутан байх үед дуулж яснаас муутчихжээ гэдэг байхгүй. Тэгэхээр би одоо бас муутсан юм шиг. Тэгээд нэг одоо юуг дуулж үзье гэж бодоод байна. Уран толгойн сүүдрийг ахуй сайхан түрээд яваарай тийм ээ. Тэгэлгүй яах вэ тий. Манай дүүч надаас залуу гангануулаад. Тийм. Хөрөн толгой 또
хүслэндээ хийж байгаа дуулах ч бас ихсэн юм байна тий. Жохон самгардаад байх шиг байна тий хоёр тий. За манай хоёр зочин бол сонирхолтой байна. Сайхан дуулуулаа. Аргагүй л дээ юм хийж байгаа тий. Нөгөө нэг юу яа. Юу бүхийн цол явъя. Бүхэн цолд бай тий тий. Энэ хоёр цэнгэл наадмын гүчит бүхэн баруун талын жигүүрт байгаа. Сэлэн гамгийн мандал сумын харьяат бүх аймгийн ачин инх жаргалыг олоон түмэн наадамчдынхаа өмнө урам мэхийг уралдуулан хийж хүчийг үзэж барилдыг вэ. Эрхэм наадамчдаа ардын хөмсгөлэн 93 жил явах Монгол улс байгуулагдсны 807 жил яваа. Хүн нүгүрэн байгуулагдсны 2223 жилийн özөрүүлсэн хүчит бүхийн барилдааны 3-ын даваа инх хүлээ. Хүчит бүхийн барилдааны 3-ын даваанд Сэлэн аймгийн Мандалсын гэрээ зоос өнгө ноёд группийн бүхэн Монгол улсын залуу аварга эрхэм баяр. Хүчит бүхийн барилдааны 3-ын даваанд инх жаргалыг амлан авсан тогтуухан өрж эхэллээ. За манай Арслантай авдар нэвтрүүлэх өндөрлөгт өгсөн. Манай Амар сан ах бол одоо манай Арслантай авдар нэвтрүүлгийн нэрийг сайхан монгол бичгээр каллиграфаар бичиж өгөө гэсэн. Уран бичлэгээр тийм ээ. Уран бичлэгээр бичиж өгье гэсэн тийм. Тэгээд тэгээд бүгдээрээ бичих хард сонирхё. Энэ сайхан өргөнд ирээд энэ сайхан Монгол ах уус соёлыг бас танилцуулж байгаа танаа телевиз, танаа нэвтрүүлгийн хамт олонд бас ажлын амжилт хүсье. За бас тэр хол газраас зорж ирээд тийм ээ. Өөрийнхөө одоо сайхан үнэтэй сайхан зөвлөгөө, сайхан дурсамж бас хийж бүтээж байгаа зүйлсээс үзэгч түмдээ өргөсөн тэд багтаа бас баярлалаа. Тэгээд одоо Монгол уран бичлэгийн Монгол бичгийн сайхан гайхамшиг гэдэг дэлхийд одоо хосгүй ганцхан зүйл байдаг тийм ээ. Тэгээд үүнийг бол одоо хүн болгон маань хэрэглээндээ хүргэж сурж, эзэмшиж тийм ээ. Одоо агуу гайхамшигтай бахархалтай гэдгийг сурах тэр үе ирэх баха. Тэгээд одоо дэлхийд ганцхан босоо өчүүдэг Монгол уран бичлэгээр нэвтрүүлгийн одоо сайхан нэрийг бичиж сонирхолтой гэж бодож байна. Тэгээд танай нэвтрүүлгийн хамт олноос энэ сайхан өшөө сайхан өгөөжтэй, өшөө сайхан ховор нандин ардын ёс заншлуудыг бас хүргээрэй гэж. За баярлалаа. Сэдв ахын мөн адил одоо сая одоо энэ дүүгийн ярьсан зэнтэй ийм сайхан одоо уламжлалт ийм одоо нэвтрүүлэг зохион байгуулж байгаа. Танай телевизийн хамт олон таа бүхэндээ ажилд амжилт. Амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Хүсэн өрөөхийн зэрэгцээ одоо нийт монголчууд маань одоо агтар тарган мал нь 10 зүгтээ бэлчиж 10 цагаан буянт нь аривжин дэлгэрч яваарай гэж одоо өрөөх байна. Тэгээ одоо ер нь цаашдаа энэ иймэрхүү нэвтрүүлгүүдийг одоо танай телевиз энэ одоо энэ юугаар одоо танай телевизийн туршлага юугаар бол улмал өргөжүүлж одоо ингүүл бас одоо бидний хойч үед аль болох л одоо хэрэгтэй дөхөн ажил амьдралын төвшиг тулгуур болсон ийм сайхан өв соёлоонд дээдэлсэн их зөв нэвтрүүлэг оролцлоо гэж хэдэн бахан сэтгэл хөндөр их сайхан баярлж баяртай байна. Тийм. Ийм сэтгэлтэй миний манай нэвтрүүлгийн зөвлөмж ажиллаж байгаа. Тэгээд ямар ч хэсэг нэвтрүүлгийн явцад бол ийм сайхан хоёр хувь бол хийлээ. Тэгээд зэдугасаа хэлсэнтэй хувь бол хийх юунаас арай өөр яруу майдаас болохоор явсан гэдэг. Тий. Манай үзэгчд тайлбарлаж дахиж хэлж өгөхгүй бол тийм ээ. Тий. Тэр энэ юу анхны хийхээ өмнө энэ сураа одоохон
улдаар энэ мушигхийнхаа өмнө тийм ээ жирвдэн ч гэж ярьдаг, жирвдэд жигбэрүүлдэг. Ингээ жирвдэн гэдэг маань юмд ингээ шовторж ясна. Одоо ингээ хоёр модны хооронд ч юм уу тээлж ууж зөхсний 24 цаг ч юм уу тэгж болгож ээж тэгжээж уламгой ирчилдэг. Тийм л юм одоо бид нарын наагац ах мах аав ээжүүдээс харагддаг байсан өөр өнчиг залуудаа тэгж хийж ийсэн тий. Тийм учраас хувь бол одоо ерөнхийдөө жоохон бүдүү хүндүү тийм л хувь боллоо гэж бодож байна тий. Ингээд бид нар бас энэ нэвтрүүлгээр хийсэн бүтээлүүдээ бас дараа хүмүүс бас ингээд тайлбарлаж. Тэгээд эр мөр хоёр тий. Эр мөр тэгэл үндэснийхээ юмыг шүтэж будаг монголчуудын одоо үндэсний сайхан заншил болсон ийм одоо уурганы хөв хийж оролцсон гэдэг чинь их хэмэрлэг нэвтрүүлэгт оролцлоо. Хэмэртэй явах хаа гэж гүртлээх нь одоо өөрөө баярлцсан. Тэгээ одоо ингээд одоо энэ аяндаа тэгэл эдлэгэнд орохоор ингээд жавах байдаг байхгүй юу? Одоо шал өөр харагдаж байна. Одоо дээрээс нь нэмээд мушгаад идэв. Тий. Тэгээд хамгийн гол нь морио ургалаад эхлэхээр л жавах байгаад өгдөг байхгүй. Одоо энэ үндсэндээ жавах байж шүү дээ. Шинэ сургуулиас юу яаж авах вэ? Тий. Айлва юм одоо шин дээр тийм ээ. Өөсөв янз бүрийн юм байдгийг монголчууд юу санах вэ? Яа ингэж Малчин гаралтай морьтон заяатай монголчууд одоо бүгдийг мэдэн шүү дээ. эко төлөв зарсантай авдаг нэвтрүүлэг. Өнөөдөр осоор өгчлээ. Жаазан хийгээд тийм ээ. Тэгээд нэвтрүүлэг бэлэн болон заадгаа бас энэ маань танаа нэвтрүүлгийн хооморт тийм ээ. Бас үндэсний байр суурийг эзлэх байх. Баян бас Монгол уран бичлэг, Монгол соёл, Монгол ахуй заншил, нүүдлийн соёл иргэншлэг шиг агуу сайхан юм биш үү дээ монголчууд. Тэгээд энэ бүхнийг мартагдуулахгүй сэргээж өшөө бас одоо орчин цагийн суурин амьдралд амьдарч байгаа залуучууд багчуудаас үгээрээ тэглээ яах вэ? Өөчн Монгол бичих шиг гэж одоо бэлчиж яваадаг манай нэлт яруу найрагч бадарч байх тий. Тэгж сүлгэлсэн байдаг шүү дээ. Монгол бичих чинь. Монгол бичиг дотор ч бэлчиж яваад юм оршиж байгаа шүү дээ. Монгол заншил, Монгол ухаан, Монгол бадарч ахын шүлгэнд ордог шиг санагдаж байна. Ингээд маань нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөгдөх гэж байна. сайн нэг За баярлалаа. Энэ одоо маань нэвтрүүлгийн одоо хойнорт нэр нь болон одоо нэрийг одоо бичсэн гэж байх болно. Ийм сайхан зүйлийг одоо маань нэвтрүүлэг одоо өгч байгаа явдалд маш их баярлалаа. Таны бас одоо тэр холоос энэ үлцэн ирж оролцсон явдалд их баярлалаа. тий. Заахан баярлалаа. Одоо дүүтэйгээ тийм дүүнэртэйгээ юусан. За ингээд Асан 5 өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа баяртай үзэгчдээ. Хатуухан олонтынхаа хойноор